Энэ явдлаас хойш 25 жилийн дараа. Өглөөний минь сайхан уснаа ээж. Сайхан байна. Лөө. За өнөөдөр хүн ажил ихтэй өнөөдөр ажилтаа ихтэй явах юм аа дөө. За миний хүнийг аяг цаг уучаа. Өнөөдөр даалны юм ууж уу да? Ууж гинөө. За. Имийг чүүж авсан юм уу да? Авсан өчтөр гэж. Өрхийн хэмжээрөө? Тэгэл. За. Манай өрхийн хэмжээ нь бол мундаг юм аа да тий. Өвөө эмээ таныг аав ээж маань үргэлжил тогтож үзэж явж явах юм. Ёстой мундаг эмчнэр байдаг юм шүү гэнэ өрхийн эмчнэр маань. Тэгэл яах вэ энэ одоо эцэг эмч чинь одоо миний өвчин үлгийтэй нь ялгахаас нэг сүлээл ингээл вакцины тарилганд хамруулдаг байлаа, эргэж тойрдог байлаа. Өвчин манай гэрээр очино. Юу болж ийн яаж чанил гээл асуу. Тэрний өвчин л миний өвчин одоо элдв янзын өвчин хуучгүй үдээ зэрэг юм сайхан ирүүлж хэрэггүй болоод явчихсан шүү дээ. Ёстой мундаг эмч шүү дээ тийм ээ. Санаа тавьж дөр гэрлүү ирж үзчихэд юм хүмүүсэр нь ховор штэ. Тийш дээ ховор штэ. Өрхийн эмчнэрийн баярын өдөр ч өнөөдөр юм байна штэ. Тийм үү. Юу чам хэлээчсэн. Нэг замаараа миний хүнийг цэцэг аваад аваач төгчөө. Тийгээс дэлхийн өрхийн эмчнэрийн баяр гэдээ яваад идэмсэн. Тэр нь өнөөдөр юм уу? Өнөөдөр. Зөв. Тгийж одоо нөгөө эмчтэй дээр харж байгаа саналаа. Баярлсан даалгаврснаа илэрхийлье. Замаар ажлынхаа замаар гүн оруулж өгчөө тэгээд ажилдаа яваагүй байх. Тэгээ миний. За, баяртай ээж. Боломжтой яваа. За. 2025 оны 5 сарын 19 Дэлхийн өрхийн эмч нарын баярын өдөр. Хөвсгөл аймгийн Мөрөн сум 43 мянган хүн амтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 5 өрхийн эрүүл мэндийн төв үзүүлэн ажиллаж байна.